Чуулганд оюутлын салбарын ажилчдаас гадна Дундговь, Дорноговь, Говьалтай, Доорнод, Архангай зэрэг 13 аймгийн засаг дарга аймагуудын хөдөлмөрийн хэлтэс оюутлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Политехник коллежийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцлоо. Үйлдвэрлэгчдийн сэтгэлгээний хувьсгал хэмээн онцлон тодтогч буй энэхүү чуулганыг ахуй үйлчилгээ, хөгжил судалгааны нийгэмлэг, төрийн бас байгууллагын санаачилгаар хөдөлмөрийн сайдын ивэлдээр зохион байгуулж байгаа юм. Зах зээлийн эдийн засаг шилжснээс хойш оюутлын салбарт төрийн яамны харьяалал суларч боловсон хүчнийг бэлтгэх тэднийг ажлын байраар хангах асуудал орхигдсон гэж хэлж болно. Тэгээ өнөөдөр манай үйлчин өсгүүд маань юу гэж хүсэж байгаа нэхээр өнөөдөр Монгол орн одоо бидний өмнө хоёрхан сонголт ирж байгаа юм. Нэг нь бол хэрэглэгч орн байх уу, үйлдвэрлэгч орн байх уу. Хэрвээ үйлдвэрлэгч орн байх юм бол бид сэтгэлгээнд дээр хувьсгал хийж байгаа. Мэрэгтэй судалгаа шинжилгээ хийгээд үтсэн. Ер нь 5.5 тэрбум төгрөг байхад л өнөөдөр Улаанбаатарт 2 үйлдвэр, хөдөө орон нутагт аймаг сум болгонд үйлдвэртэй болох ийм боломжийг бид гаргасан байгаа. Монгол улсын хэмжээнд 2015-аас 2016 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 12000 гаруй оюутан залуус аж үйлдвэрийн салбарын 40 мэргэжлээр суралцжээ. Тэдний 28.7% нь тоогооч, 21.4% нь гаг нүрчний мэргэжлээр сурсан бол 14.4% нь оюуталчин мэргэжлийг сонгосон байна. Нэгэнт улсаас хөрөнгө мөнгө гаргаж мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байгаа болохоор суралцагчдаа дадлагжуулах, сургалтын тогтолцоог үйлдвэрийн бааз дээр бий болгох шаардлагатай байгааг хөдөлмөрийн сайд онцолж байлаа. Мөн чуулганаар хэлэлцэж буй оюутлын салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зохистой ажлын байрыг бий болгох асуудалтай холбогдуулж хөдөлмөрийн яамнаас бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх асуудлаар санал бодлоо хуваалцсан юм. Монгол улсын засгийн газраас хөдөлмөрийн яамнаас, аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн олон төслүүд байдаг. За мөн манай хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа бичил аж ахуй нэгж, өрхийн аж ахуй нэгжийг дэмжих хөтөлбөрүүд байдаг. Эдгээрт бас хамрагдъя гэсэн санал бодлоо энэ үйлчин өсгөөжүүдэд их байд юм байна. Чуулганы үеэр яригдсан бас нэг асуудал нь ойдол эсгүүр сүлжмэл нэмэлт эдэлд үйлдвэрлэгч бүсгүүчүүд ажлын байр хүрэлцээгүй улмаас гэр орон сууцны подвал, туризмын байранд ажиллах, мэргэжлээс олж өөр салбарт ажиллах зэрэгээр хохирч байгаа хэлж байлаа. Харин хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэгчдийг бүх төрлөөр хорших, хамтарч ажиллах санаачлаг гаргах, орон нутгийн туршлагыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд оёдлын чиглэлээр хуваарай болон нөхөрлөл хоршоо байгуулж буйрагдад 3 хүртэлх сая төгрөгийн гарааны дэмжлэг, хуваарай хөдөлмөр эрхлэгчид 5 сая, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд 10 сая төгрөгийн жижиг зээл олгож, авсан зээлд нь баталгаа гаргаж хүүгийн хөнгөлөлт үзүүлэх боломжтойг сайд дуулгалаа.